Тэгээ гэр орон дотор байхдаа орон сууцтай үзүр үйлчлэгийн газар бүхэл газар аюулгүй байдал гэдэг аюулгүй газар гэдгийг урьдчилан товлж хэрэгтэй байна. Ямар газар байж болох вэ гэхээр аль болох одоо нэг рүүгээ налаад унахад тийм орон зай үүсгэхэрч гэдэг юм уу. За тэр хаалганы доор гэж яриад байгаа, даацын хаана гэж яриад, даацын багна энэ төр гэдэг аль болох дээрээс унж байгаа юм тулаад нэг тийм тулгуур үүсчих газруудыг л аюулгүй газар нэрлэдэг байгаа юм. Гэх мэтлэнгээ олон зүйл байгаа. За дээр нь одоо энэ зүйлийг ч одоо газар хөдөлгөөс өмнө газар хөдөлтийн үед газар хөдөлтийн дараа гэсэн үе шаттай ярьж байгаа шүү дээ. За газар хөдөлт бол нуран гүйцлээ юм дарагдлаа гэж бодоход тайван байгаад хүлээгээд байж байгаа өөртөө одоо би бэртчүү гэмтчүү гэх мэтлэнгээ. За дээр нь бидний зөвлөгөө өгöd байгаа 7-2 цагийн хоол хүнсний нөөцтэй байж гэж яриад байгаа. Тэр нь ядаж муудчихгүй байж хэрэгтэй байгаа. Бичиг баримтаа нэг дороо хадгалжээ гэж бас зөвлөгөө өгöd байгаа. Газар хөдлөлт болоо чичиргэл болоо гарах гад хүүхдээ нэг энд жиргэний үнэлгээ хайгаал тэн чиргэлмэнтийн дэвтэрээ хайгаал ингээ гүүгээ сандраад чадахгүй шүү дээ. Тийм учраас нэг дороо байж гэдэг ч юм уу. За тэгээ гарч хідэнгийн асуудал ярьж байгаа. Шүглийн асуудал бас их хэрдэг л да. Ягаад гэвэл нурангон дор байж байгаа үед онцгой байдлын байгууллага бусад хүмүүс ард иргэд 90 хайгаад ингээд туслах гээд хайгаад явж байхад олдохгүй бол шүглээрээ доороос нурангон дор шүгэл дуурдаг.